Espresso Мартини podcast. эхэлж байна. Yay! За ингээд та бүхэндээ амлсан ёсороо 30 насны тухай подкаста эхэлж байна. Хийхээр шийдлээ хийж байна. Амлсан ёсороо тэгээд энийг хийхээс өмнө сонсогчдоос маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зөндөө олон шин сонсогчтой болж ах шиг байна. Сонсогчдын манд тоо маш их ихсээд байгаа. Сүүлийн 2 дугаарыг бас харахад тийм болохоор маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд бид нэр бас илүү гоё сэдвүүдээр ярих болно. Халуухан сэдвүүд бас байгаа шүү. Зя тэгээд 30 нас гээд ярингууд манай найз болохоор ер нь бол аль үшээ 30 хүрсэн байгаа. Аль үшээ юу? Дөнгөж хүрсэн гэж дөнгөж. Аль үжээ 30 хүрсээ хөгшөрсөн. Би болохоор жоохон охин хിവэрэ байгаа. Одоо болоогүй хэдэн сар байгаа. Одоо өндөр настан ихчээсээ асууя. Жүүжаа зааж байгаасаа асууя. За 30 настай хүн байх ямар юм ер нь? би 30 нас хүрээд нийцэлж болоо. Би 30 нас хүрээд 5 сар болчихтой. 6 сар. Чи болохоор 30 нас хүрэхэд 6 сар болцсон юм шиг. Аха. Тийм бас тий. Наач л хамгийн хэцүү юм да. Яа, шидээнэ төрөөд дууссан. Одоо чи болохоор зовчоос тий. Аха, зовчина. Би бас 30 хүрдэг жилээ. Бас яна одоо 30 хүрлээ мөрлөө гэж бодсон л тоо. Өмнө их юм тэгж бодохгүй жаад. Яг 30 хүрдэг төгөөж ил энэ хэдэн сарын өмнө. Хүй одоо хэдэн сарын дараа 30 хүрлээ гэж. Жахаа санаа зовсон. За. Үндэ хүрсний дараа болохоор зүгээр л энийг өөрчлөлт гэж боддсон машин тий. Зүгээр хിവэрэл насны тоол өөрчлөгдөж байгаа болохоос хувь хүнд ил хിവэрэл ш. Тий яг хүрчээр тэгээ мартагчд юм л. Гэтэ чи яг ингээд 30 хүрэхээс ингээд амар санаа зовж исэн ки яг юунд санаа зовж исэн би ер нь? Яг нөгөө нэг ингэдэг гэсэн угаасаа нөгөө хүмүүсийн насны нөгөө уртлах тоон солигдоод дандаа ингээд цаанаасаа л нэг тийм амар сандарсан гэх юм уу. 30 гэхгүй чи одоо 30 урчид 40 үрэн штт. Эсвэл 40-оос 50 үрдэг ч юм уу. Яг тэр нөгөө насны уртлах тоон солигдох үед тэр яач үед хөшөрч байгаа гэж бодогдоол нэг тийм санаа зовд юм болов. 30 хүрчээ нөгөө амар юунд хүрсэн байна гэж бодсон чинь үнэн эрэхтэй одоо 30 хүрч байгаа штэ. Тэгсэн чи яг үнэндээ бодсон юмнууд дээрс хүрч чадаагүй ч юм уу. Тийж бодонгууд нэг тийм хөшрөөд байгаа юм нэ бас нэг амар лаг ингээл явж юм уу гэж бодсон чинь бас тийм биш болохоор чамд одоо яг ямар мэдрэмж төрч 30 хүрнэхэд Надаа ингээд яг нөгөө чиний хэлдгээр нөгөө нэг одоо ингээд 16-таа би ч юм уу те яг ингээд 10 жилд байхдаа ч юм уу яг 16-таа би ингээд 30 насаа төсөөлөхдөө ингээд нэг амар юм карьертай юм ихтэй те одоо ингээд Холливуудын кино манаг үзээлтэй баг ингээд өглөө 8-аас ажиллаад орой 9 гэж дуусаад баг тийм амьдралгүй заяо тийм кино манаа үзээл ста карьер эмхтэй болно би ста яг л ингэж ажилтдаг эмхтэй болно тэнгүүтээ ажиллаж харангуйтаа коктейл ууж модаг заяо тийм амарлаа коктейл уугаал тэгэл ингээл нэг юм яг л кинон дээр гардаг шиг 30 насаа төсөөлөл тэгэл киноны 30 насн дээр гардаг ер нь их кинонуудад дээр ч ингээл амжилттай карьертай тэгэл амар гоё байр майртай машин жишинтэй гэдэг чинь тийм хүүгээр төсөөлсөн тэгэл амар их ажиллаж ийн гэж төсөөлөл тэгээд гисэн чинь яг ингээд яг тийм төсөөллөөс ингээд 16 настай охины төсөөлөл одоогийн төсөөлөл шал өөр хүсэн баасны чинь тэгээ шүн хүртэл ажиллах бүр ингээд бараг 17 цаг хүртэл ажиллаж байхдаа бүр ядраад ёо эртгэн дарах юмсан гэж одоо л тэгдий ч юм уу тэгээд дээрээс нь яг юм одоо төсөөллөөртэй байр майртай ч юм уу машин жишинтэй амар карьераа хийсэн байна гэсэн ийм төлөвлөгөөтэй ингээд төсөөлтөөсөн чи тэрэн дээрөөсөө ингээд хүрч чадаагүй байгаа болохоор ингээд нэг юм хүүшээ гэх нэг юм амар сандраа хүүе одоо ингээд юу болоод байна хизээ одоо тэгээ мөнгө төгрөг цуглуулах юм бэ гэл яг нэг тиймэрхүү юмд л би жоохон санаа зовж исэн. Зовж байгаа юм шүү. Одоо болцсон.
Одоо Аа ингээд за. ингээд 6 сар байгаа болохоор за одоо орчин үед угаасаа 6 сарын дотор одоо мөнгө цуглуулад байр авах чадлаа. Тэгж бодоод тэгэл за маш явах чудлаах гэж хувь тавилантайгаа эвлэрээл тэгэл угаасаа орчин үед одоо ингээд санхүүгийн одоо энэ дэлхийн байдлыг одоо хараад тахнаа мөнгө цуглуулах айгу хэцүү болсон гэж яриад байгаа байхгүй юу? Аа. Орчин үеийн одоо энэ Gen Z үеийнхэн Аа. тэгэл тэр мэрийг сонсоол жоохон цац би ганцаараа биш юм байна. Тэгэл яг нэг тиймэрхүү яг нийгэмд эзлэх байр суурь муур яг харахандаа яг байхгүй байгаа болохоор тэрэндээ жоохон ингээд гутраад isaa нэг хэсэг. Аа. Тэгээ Тийм нэг бах юм тий. мм Тэгтээ яг тэгэл хувь хүний өнцгөөс хамаарах бах л та. Одоо амар лаг байртай машинтай хүмүүс байсан бол тэг одоо 30 ч юм уу 40 хүрж яхад илүү юу байна гэж үү. Тэр хүмүүс ч гэсэн бас өөр нэгэн бодоол тэгээ шаналх юм шүү. тэд нар бас хоёулын шиг ингээ гадаадад сайхан freedom эрх чөлөө гэж Харин тий. явмаач байгаа юм л. Тэгэхээр ямар ч лайфстайлтай байсан яг нэг байхгүй юм а бодоол жоохон харамсгал жоохон хөшрөөд ирэхээр Ааха. тим чим байгаа юм да сэтгэл хангалуун байгаа хэрэгтэй. Харин тийм ээ яг наадхай чинь бүр яг ингээд бясалгаад нэрээ байгаа юм сэтгэл хангалуун байх чи айгу чухал байгаа байхгүй юу. Тэгээд ямар одоо юу ч хийхгүй ангаагаа суугаад бүр нэм лост байгаа штэ бас ингээд юм хум хийгээд явж байгаа болохоор бас тий тэр зүйл чинь хизээ нэгэн цагт ингээд бий болох учраас тэрэндээ итгэл байж юм да. Харин Харин тэгээд чиний яг нөгөө нэг юм яг юм одоо 10 жилд байх юм ч юм уу яг төсөөллөөр чиний 30 нас яг ямар чи яаж төсөөлдөг байсан бэ? Ингээд жоохон детальны яриул. би бас тэгэл амар байртай машинтай нөхөр хөхөд амар баян болцсон. Карьер өмнө Эч авшиг хин л юм тэгж төсөлт юм шүү. Жаахан бахтаа бол тэгэл том болол та баяжал яа гэл амар successful байна гэл тэгж бодож байсан баг. Ерөөсөө тийм реалистик юм төсөөлөхгүй баг. Зүгээр л яг тийм тодорхой ажил мэж төсөөлөхгүй зүгээр л амар гоё ажил хийгээл амар их хөнгө олол. Тиймэрхүү л төсөөлчихсэн баг. Гэхдээ гэтээ ингээд аав ээж нарыгаа харангууд тэд нар 30 муцтаадаас алужиг карьер марьераа хийгээд байртай машинтай байгаа байхгүй юу? Тэр чинь тэгээд өөр үе. Тийм ээ. Тэр үед одоо юм хямдхан байсан тахал та тий. Ааха. Хитаас яг тэр мэрийг харчаад тэгж бодсон мэж болох л. Гэтэ одоо бол жоохон хэцүү болцсон л та тий. Одооний чи хүүхдүүд юу гэж төсөөлдөг гэж бодож байна. Байр машин бас л төсөөлөх юм биш. Төсөөлөх баха тэгэл амир юм ер нь ингээд орчин үед миний анзаараад байгаагаар нөгөө нэг одоо ингээд сошиал медиа амир хөгжөөд Instagram, TikTok юу гэдин те энэ бүхэн амир хэрэглээ болсон байгаа байхгүй. Тэгээд чи ингээд Instagram дээр нэг юм хараад зураг ч юм уу бичлэг хараад TikTok дээр бичлэг харангууд нэг юм аваад авахыг хүсдэг. Одоо яг ийм нэг юм инер юм чи ингээ хөдлөгдөн ингээ бүр майждаг энийг аваач гэл консюм байгаад байгаа хгүй бүгдээрээ. Тэнгүүд яг ингээ мөнгөө цуглуулах гэсэн одоо ингээ залуу үеуд те тэнгүүд ч одоо ингээ ийм түр хугацааны яг тийм юмд автаад мөнгө цуглахгүй. Одоо ингээл амар өөрийг ингээд distract хийх юмнууд байгаа болохоор тэрэндээ ягаал мөнгө төгрөг цуглахгүй байгаа юм санагдчих. Дээр үед болохоор ямар ч тийм байхгүй. Чиний ингээд 5 цамцтай байна уу, 3 цамцтай байна уу тэгээл явна. Тэнгүүд интернетээс тийм өшөөний гоё цамцтай, зуны шинэ коллекц гэсэн юм байхгүй болохоор тэгэл нэг тийм Монголын хувьд бол яг тэгээ мөнгөө цуглуулчихдаг байсан болов гэж бодоод бас ч юу гэж бодож байна. Харин тийм хаа. Ер нь бол би яг тийд нэг бодож үзэж байгаагүй. Гэхдээ би сошиал медиа болохоор нөгөө нэг өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулахад амар амархан болцсон болохоор би хаа одоо жоохон өөр юм яриад байна. Чи мөнгө цуглуулж чаддгүй шүү дээ. Би болохоор өөр нөө сошиал медиа өөр бас нэг муу тал нь дандаа өөрийгөө яг өөрийнхөө үеийн хүмүүстэй харьцуулаад байгаа байхгүй. Тэндээр тэнгууд бас тэрийг харчаар бас нөгөө бүч хүрчихсэн чинь яг чамтай адилхан настай хүн тэнд амар ингээл амар мөнгө зүгт ивэд тэ тэр мөрийг гайхуулаад тавингууд би одоо юу гэдэг юм гэж яг боддог. Yes, тэгж бодогдно угаасаа нормал бүх хүнд тэгж бодогддог баха. Тэг жоохон сэтгэл санаагаар унах гэдэг би тэгээд жоохон пауз авчдээ шүү дээ. Хайрт. Яг ингээл
яг эвгүй болж эхэлдэг заа ингээ үзээд ангууд гэлээ болиё бүгдийг нь устгаалцаа. Мгм. Тэгээ ер нь бол чи ингээл за би одоо ингээ 30 хүрчлээ. Одоо ингээд зээ одоо нэг юм тийм өөр одоо окей 20 насны одоо тийм 16 настай 20 настай охины нэг юм амар ийм фантаси маягийн одоо юм төсөөлөлтэй байгаа штэ. Тэнгүүдийг Мгм. 30 хүрээд чиний амьдралыг үзэх үзэл яг яаж өөрчлөгдсөн бэ ингээд одоо тий юм өөрчлөгдсөн үү юу ингээд амьдралыг үзэх ч юм уу тий одоо ер нь амьдралаа ер нь юу гэж харж ийн эсвэл ирээдүйн 40-төөгөө өөрөө юу гэж харж ийн ч юм уу Мгм. ойрын 5 жилийн яаж харж ийн. Мгм. Би бодож үзсэн л дээ. Тэгээд яг ялгаа бол байгаа заяа. Миний 20-од насны сүүлийн жил 30 хүртэл насны жил. Тэгээ бодох юм бол анх нөгөө нэг залуухан байхдаа нөгөө ирээдүйн амьд тодорхойлж болохоор нэг тийм дандаа ингээл нэг жоохон айц хүдтэй ч юм уу дандаа санаа зовсон байдаг байсан. Өөр Аха. хүмүүс ч гэсэн бас ер нь тийм байсан гэсэн. Одоо анх дөнгөж 20-д мэдтэй тий. Тэгээд нас яваад ирэхээр яац ч юм одоо бүр нэг тийм амар стейбл болоогүй ч гэсэн нэг тийм амар тэр үешээ тийм амар айц хүдтэй ч юм уу нэг амар санаа зовол би одоо яхаа үжирсө бодогдох болцсон. Надад одоо чи миний хувьд тэгэл яг юм болтгээрээ тэгэл болно дөө тэгэл алдахгүй штэ. Тэгэл ярэ нэг чон тавьчихсан ч юм шиг. Яг үндэ үгүй яг тэгэл яг ажил байж хийгээл тэр мөрөлж байгаа хэл та. Гэхдээ яг тэр үедээ бодвол тэгэл нэг ингээл нэг амар юу байсан ч юм уу. Твдэл. Нэг твтэл нэг юм яараач ч юм уу. Яараал яг үнэ. Нэг юм яараал юм хийхгүй бас болохгүй нэг тийм ерөөсөө нэг тийм сэтгэлийн тайван бас байдалтай байсан байгаа байхгүй юу. Нас яваад ирэхээр тэгээ 30 мөч төхөөд ирээ одоо 30 гараад ирэхээр өөрийгөө харах юм бол тэр мөр нарай хамаагүй гайг болсон тайшсан. Тэгээд тэр нь болохоор тэгэл нөө мачур болж байгаа хин шинж юм гişэд гэж бодоод байна би. Чамд юу санагд? Яа яг үнэн чамтаас яг саналж дийлшин чиний одоо хувьд болохоор нөгөө сургууль болоод төгссөн. Яг нэг Мгм. ажилтаа болчиход байгаа байхгүй юу? Мгм. Тэгвэл одоо ингээ ажиллаа игээл тэгэл өөртөө амар юм хувийн цаг зам автай. Нэг тийм амар санаа зовоод ах юм байхгүй ч юм уу тий. Яг тэгж мэгээл эренгүүд бас нэг арай тайвширдаг ханууд ингээд сургууль соёлоо төгсөж гинэ гэдэг чинь амьдралынхаа нэг том одоо ингээд нэг юм чаптрыг одоо ингээ хааж гинэ гэсэн үг шүү дээ. Мгм. Тэр мэр бас нөлөөлдөг баха. Гэтэ тэгээд 30 хүрээд эсвэл тайвширчдаг ч гэж магадгүй. За одоо юу л олвол болог Хайрцаг. гэдэг юм уу те. Одоо нөгөө нэг юу гэдэг лээ. Яаж исэн ч намайг яах юм алга гэвэл. За өнөөдөр зүүцдэг адгаа сонсогчтой. Яста зүүцдэг ерөөсөө орж Яаж ирэхгүй. исэн ч намайг яат юу гэсэн үг. Мэдгүй нэг үг гэдэгхгүй. Яаж исэн ч одоо надад наалтхаа байсан ч гэсэн юу лээ. Юу ч исэн надад наалтхаа байсан гэж мэдгүй гоё үг гэдэг юм. Айгу би гоё хэлээдсэн чи өнөөдрөөс орж ирэхгүй энэ толгойд. Харин тийм ээ тэгэл яг ингээд гэтээ надаа ингээд харангуут зав яг 20 настай үе амар хэцүү нас зав. Яагаад ингээд гадуур ингээл те бидний ингээл тархийг бүр ингээ багаа суугаад үгүйсэн шүү дээ. 20 нас бол хамгийн гоё нас тий. Ялангуяа эмэгтэй хүний хувьд одоо гоо үзэсгэлэн өстой нэрээ иж тий. Яаж исэн чи шуудаа өмсөн ч өстой хөөрхөн харагддаг нас бол 20 хэдэн нас мас тий. Хамгийн гоё нас чинь шүү. Энийгээ өстой гоё өнгөрөөгөр нөө надад бол яг ингээ амар худлаа байсан заяо. 20 нас хамгийн хэцүү байсан заяо. Яг хөө ингээд хүн ингээд 19-төгөөс 19-оос гараад 20 руу орж ирэнгүүт нэгдүгээр заяа миний хувьд та нарын хувьд бол ямар байсан мэдэхгүй байна. Өөр ингэсэн стил авахгүй. Ингээ өөрийгөө юун дуртайч гэдгээ мэдэхгүй, надаа ямар хувцс зөгтөг гэдгээч мэдэхгүй, нүрээ яаж будгааж мэдэхгүй, яаж ингээд жим ингээ хаях мэдэхгүй заа ер нь тэгээд тавтаад байгаа тураад байгаач мэдэхгүй. Тэгэл нэг юм царай муутай заа ер нь ингээд нэг юм 10 эдэн нас 20 эдэн нас нэг юм сонин. Тэгж байгаад яг юм 25 наснаас эхлээд би бол амар жоохон glow up хийсэн заяо. Тэг юм өөрийнхөө биетэй танилцаад надаа ийм хувцс зогт юм байна. Би энийг хідвэл таргалт юм байна. Энийг хідвэл турд юм байна те. Одоо миний би ингүүл ийм одоо ингээд гоё харагдт юм байна. Тэгэл нүүр мөрөө будахтаа хүртэл гоё мой буддаг болоод өөртөө зогсон бодолт модалт хийгээл те. Тэгээд яг ийм гоё болол сэтгэл санааны хувьд ч гэсэн 20 настай хахад амар хэцүү байсан бүх юм шиг.
Ингээл яаж хаад нөгөө нэг гэрээсээ ингээд багасаа гарцныг чи тхөө нөгөө аав ээжийнхаа өврөөс гараал ингээд юу вэ гэл тэгэл ингээд бүх юм амар хэцүү байсан заяа. Тэгэл 25 гараал нэг 26 27 олоод ихсэн чинь амар өөрийгөө ойлгохдаг болол хүш би чинь ийм хүсдэггүй юм байна шүү дээ. Тэгээ одоо ингээд 9 насны өдөрлгөөс эхлээд 30 насныхаа би бол айгу баяртай ингээд хүлээж авч байгаа. Яг ингээд би яг одоо ингээд амар бүрэн боловсрсан эмэгтэй хүн шиг жимс лугаан адил тамир төсөлж ийн үү нэг юм бүрэн боловсрж байгаа амар гоё амттай жимс. Жимс лугаан өөрийгөө мэдрээд байгаа шүү. Ямд яг юм 20 эд наснд чи ямар ийсэн? Гэхдээ чиний хэлтгийг яг сонссон чи яг нөгөө флашбэкуд орж иж байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь бас яг нөгөө нэг 20 нас чинь өстой хамгийн гоё нас мас гэж яг хэлдэг штэ. Тэгсэн чи би бас тэр үедээ хамгийн гоё насн гэсэн одоо тэр нөгөө гоё нь хаана байгаа юм бэ? Амар тэгж бодчихсон гинт тийм үеуд орж ирээд бас ч надад. Харин тийм аа. Нөгөө гоё нас гэсэн чи нөгөө хаан дээр гоё нагаа юм бол гэл. Тэг тийж л бодож санагдчих. Тэгэхээр яг би бас бодоод гисэн чинь яг 25 гараад бас яг арай нэг өөрийгөө таньж мэдээл яг юу хүсэж байгаагаа яг ойлгож мэлхол яг тэгсэн бас надад 25 наснаас ихсэн юм санагдчих. Тийм болохоор хэрэг 25 үрээгүй дүүнаар сонсож явах юм бол зүгээрээ 25 үрээд амьдралчин ихснэ. Тэгээ илүү гоё болдог юмыг ингээд өөр өнцгөр харж мардаг тий. 10 үдтэй ахт чинь гэр бүл тэгээ 10 жилийн найзууд 10 жилийнхэн 5хан найзтай л найзлдаг. Тэгээ хөөрхөө амтан мэдхгүй. Тэгэл тэрүүгээрээ л ертөнцөө хараал ингээл явж байгаа. Тэнгүү том болох тусам шинэ хүмүүстэй танилцал, шинэ орчинд орол ер нь айгүй гоё болно. Өтөөсөө 30 нас чи их сайхан нас юм шүү. Үнэ. PS залуучууд дээр ч гэсэн чиний сонголт чинь шал өөр болно заа юу. Арай өөр юмнууд хардаг болно. Гэхдээ сая залуучууд гэсэн чинь юм асуулт орж ирж байна. За Одоо нөгөө нэг данаа нэг өөрөөсөө амир дүү хүмүүстэй үерх гэдэг залуучууд ч юм уу те тэр мөрийн тухай юу гэж бодож байна? Одоо нас мас ер нь чухал гэж бодож байна уу? насан дээр бол яг үнэндээ би бол насыг нэг тийм чухал гэж боддгоо заа. Яг мэдээж нэг үе муу юм болторцсан 15 маа 20 морь те. Миний нас бол яг 10 дотор ингээд хэлбэлцэж хахад бол яг зүгээр гэж боддог. Өвч вэ, ахч вэ хамаагүй тэр яг 10 нас дотроо хэлбэлцжээвэл зүгээр. Тэгээд одоо орчин үеийн залуучууд чинь яг тийм одоо дээр үеийн одоо 40-тай ах ч юм уу дээр үеийн 20-тай хүүхдийг бодвол бас нэг арай өөр болсон юм санагдаад багш надаа. Юмыг харах өнцг нь арай нэг өөр. Тэнгүүд эмэгтэй бид чинь ахаад хэлэхэд 30-тай бид чинь 40-тай хүнтэй ч найзалж байна. 20-тай хүнтэй ч найзалж. Бид нэр хибрид. Хайбрид. Тийм болохоор ер нь бол тэгээд айгу гоё насаа ингэж амар serious асуултанд ч амар тэнэг хариулт. Гэхдээ тэн дээр бас тулгуурлаад яриул заяо. За Одоо нөгөө нэг зарим эмэгтэйчүүд single эмэгтэйчүүд 30 гараад үерх амар хэцүү болдог гэд тэгдэг байхгүй. Яа тэгвэл нөгөө стандарт амар өндөр болсон болохоор. Тэгсэн мөртөө ойролцоо насны залуучуудтайгаа дээтэнд явна штэ одоо чинь герман хүүхэндээ битцсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө тийм амар mature биш залуучууд нь. Тэгэхээр ерөөсөө тийм яг тийм өөрсдөнтэйгээ адилхан одоо хэмжээний үерх амар тийм хэцүү болсон гэж ярьсан юм лээ. Тэр тухай юу гэж бодож үнэ шүү. Одоо ингээд заа яг үнийг хэлэхэд би одоо ингээл энд одоо ингээл залуу малуутай ингээд яг за яг энэ бол чин үнийг хэлээ за одоо ингээд би ингээ хүнтэй болсоор тэр хүн сурч мураагүй ч юм уу те одоо би ингээд ажил хийдэг хүн болгон амар сайн би ажилч хүмүүс дуртай ажилсан хүмүүс дуртай гэтээ ингээд сурч мураагүй ч юм уу тэгэхээр ингээд угаасаа нэг юм яриа таардгүй надаа ядаж ингээд ижилхэн академик төвшөнтэй те нэг юм сурч мурцсан их сургуулийн ургуулгаар явж мавцсан тэг ярих юм хүртэл гүрийдэг тэгэнгүүт ингээд насмас гэхээсээ илүү яг нэг юм одоо ингээд жохон ингээд онцгойр ихлээд одоо ингээд надаа одоо сурдгуу ч юм уу нэг тийм ном зам уншдаггүй ч юм уу мэдхгүй заа ер нь өөрийгөө хөгжүүлчихгүй хүнтэй уулзахаар ингээд хичнээн ингээд нас масан тохирж байгаа ч гэсэн аюу хэцүү. Ингээд ертөнцийг үзэх үзэл мүзэл нь хүртэл нэг юм сонин ингээ өнөө маргаашаа гэсэн.
Яг тэрэн дээр л яг ингээд өөрийнхөө насны хүмүүнээ ингээд харангуут ингээд яа гэж сонь санагдаг. Чамд яг санагддаг вэ? Чамд ер нь Юу? тийм чухал одоо юм академик төвшөнд одоо нийт төвшөнд байх ёстой ч юм уу? Ер нь яг М. 30 настай хүүхний одоо өнцгөөс харахад Яг уу академик төвшин нэг байхаасаа илүү чиний ярьдаг шиг нэг тийм ямар ч нэг зориггүй ч юм уу нэг ирээдүгөө бодож мадгүй байвал илүү юу аха илүү онцгүй хаа надад. Яг уу яг тийм амар их сургууль төгсөггүй ч гэсэн ингээм амжилттай явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр шиг нэг тийм амар тийм шаргуу ч юм уу нэг тийм өөрийн гэсэн зоригтой байвал бас тэр илүү чухал миний хувьд. Тэр нөгөө нэг стандарт өндөр болдог гэдэг дээр нь харин тэр одоо мэдгүй яах вэ? мэдгүй миний эмэгтэйчүүд яасан бол буурсан. Мэдгүй яг тэр хүүхнүүд яаж стандарт өсгөх байгааг би ойлгохгүй. Тийм болов буураад гэдэг бол. Би одоо ингээд 20 настай өөрийгөө бодох юм бол тий. Өстэй нэр амар өндөр бараг 2 м залуу бүсдэг байлаа. 2 м царайлаг гой хувцастай хар морь унсан хаан хүүч шиг л залуу бүсдэг байлаа. Тэгсэн чинь ингээд нас яваад ингээд 30 руу ойртоод ирсэн чинь илүү яг энэ хүн яг зөв хүн бэ нүү? Яг намайг хайрлж гин үү? Тэ ингээд хүчнээ гой залуу байсан ч гэсэн амар амиа хичээж мишжсэн тэнэг залуу байл зүгээр за чи баа яа нэг идэв. Тэ нэг юм илүү ингээд нэг тийм шалгуурна гэх юм бол илүү юм хайр майр надад одоо өгж байгаа анхаарал халамж юу вэ те? Ингээд надтай ингээд вайбер чадчихээн үү? Надтай humor нэгтэй байна уу гэл. Өмнө нь бол нэг юм шал жижигхэн юм хараал тий. Надад хаалга онгоолгож өгсөнгөө боллоо ч юм уу тий. Энэ л минь биш гэх нэг тиймэрхүү байха болсон. Наа ч бас mature болж байгаа шинж мөн л юм бэ. Ааха. Нэг тийм unrealistic стандарттай биш. Яг чиний хэлдэг шиг яг чухал юмнуудыг харагдах. Надад ч миний бодлоор яг чухал хаа. Тэг эсвэл нэг юм хувь хүний тал дээр зарим бас нэг эмгтэй хүмүүс хэцүү байдэн штэ. Амар юм өөрийнхоороо зүтгэдэг зүрх. Тийм хүмүүст бол яг нөгөө нэг стандарт нь улам өсдөгийн үед бол өсдөг баха. Яад бол нөгөө нэг өөрийнхөө л зөв гэж бат итгэдэг. Тэг өөрөө нэг юм характертай одоо ингээд сингл явсараад өөрт нэг тийм одоо банк хийдэг зүйлүүдтэй ч юм уу болцсон байгаа штэ. Тэнгүүд ерөөсөө флексибл уян хатан байж чадахгүй нэг хүн орж ирэнгүү тэрэнд амар түүцдэг ч юм уу те. Яа ингээл миний амьдралыг ингээд арай өөр болох гээд юм ч юм уу те. Жохон ингээд хүн амьтантай суух хүсэлтэй байгаа бол бас флексибл байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл тэгээд эсэргээрээ нөгөө нэг юугаа бүр буулгаад тэгээд сониун дөрөвчүүл яг 30 гарчаад одоо удаан хугацааны сингл байгааг ботесто. Тэр нөө стандарт нь өндөрөөс нь юусхэн болтохгүй. Тэгсээр буурсараа тэгээ нэг хүнтэй нийсч тэр амар сайн. За ястаа тэгж болохгүй шүү. Өдний хүртэл ганц би явсны хадгалсны тийм л хүнтэй нийлж болохгүй шүү. Бүр юу хийж өдний бас өөрийгөө хадгалж. Гачи юмтай ерөөсөө нийлж болохгүй шүү охтуудаа. Тэр нэг тэр дуудахыг л олох хэрэгтэй шүү тий. Жижиг сажиг одоо маргаантай асуудал бол гарч ирнэ шүү дээ тий. Тэр болгон дээр хувцаа барайл би явлаа ч юм уу тий. Над явчих болохгүй. Мэдээж асуудал гарч ирэн дэлгүүр амар уян хатан байгаа л ухаан хэрэгтэй. Хатан ухаан аль хэрэгтэй гэж бодчих. Гэтэ чи яг одоо ингээд өөрийгөө том хүн болсон юм шиг мэдэрч байна уу юу юм? Гэтэ яг бүр 100% биш ч гэсэн нэг 70% ч юм уу. Тэр хавцал мэдэрч. Ер нь яг том хүн болсныг яаж мэдэрч вэ? Хүн гэтээ нөгөө наснаасаа биш заяо. Яг тэр нөгөө үр хариуцлагынхаа тоогоор илүү том хүн болсноо мэдэрдэг гэж би бодож байна. Yes. Одоо чи тусдаа гараад өөрийн гэсэн байртуулаа байрынхаа түрээсээ түлхээс ахуулаад тэгэл энэ чиний харилцах хөтөч ингээ нэмэгдээл ирж байгаа хөөх. Тэнгүү тэгэл за хичин хэд настайсэн ч хамаагүй тэгээ шууд ингээл том хүн шиг болж тээ мачур болол. Тийм. Аав ээжээсээ
тусгаарлал. Би бас яг тэгж бодож байна. Одоо ингээл хин нэгний өмнө хариуцлага хүлээгээд ч юм өөрийнхөө өмнө хариуцлага хүлээгээд ирэхээр л яг том хүн болох хаа. Одоо ингээ аав ээжээс ямар ч тусламж авахгүй тэгэл бүх юмаа Мгм. өөрөө ирэхээр за би ч гэсэн том хүн болчихжээ. Гэтэ ер нь том хүн болно гэдэг тэгээд тооцоогоо төлөхөөс ер нь өөр яг ямар шиж тэмдэгтэй. Би ихтэй амар инээдтэй. Одоо тэр тухайн их бодгоо болцсон байгаа байна л та. Гэтэ би нэг 20 хэд мэдтэй нэг 24 тавтаач байсан юм уу? Тэр чинь унаас ер нь жоохон том штэ. Аа. Тийм хүүхэд бол биш штэ. Тэр үед нэг тэгж бодож санагдаад том хүн гэхээр би одоо том бас юм болоо. Том хүн гэхээр одоо яг ямар мэдрэмж авт юм бол амар гайхаал. Тэг би амар инээдтэй асууж санагдах ээжээс л. Том аа. Хөрхи. Том болсон гэхээр яг ямар мэдрэмж ер нь автын gibi асууж санагдаад байгаа. Би ихчээсээ ээжээс хойлоос асууж санагч. Тэгсэн чинь надад амар нийттэй. Яг тийм амар мэдрэмж авдаг гэсэн ш дотроо. Том болсон юм шиг юусаа тийм санагддаг гэсэн. Гэтэл зүгээр хийх ёстой юмудаа хийдэг. Тэгтээ яг дотроо болохоор би өстө жоохон охин хэмээрэй байдаг. Тэгээд яг энийг бас хийсэн чинь санаанд орсноор бас би нөгөө нэг юм онлайнаар юмнууд уншдаг юмнууд санаанд орж байгаа хгүй юу. Тэн дээр бас тэгсэн чинь хүмүүс бас дандаа ингээд дотроо ингээд өөрийгөө жоох юм шиг дандаа мэдэрдэг. Сэдэн настаж хамаагүй. Тэгээл 40 дажсэн 50 дажсэн. Тэр надаас жоохон сайн санагдсан шүү дээ. Нэг жоохон ийм шүү. Одоо ингээд 20-д тахтай яг өөрөө нэг тинейжер юм шиг мэдрэгдэн заяо. Тэмүүт яг 30 хүрэх юм бол яг нэг 20-д ч юм шиг тий. Би бас ээжээс та ингээд хизээ том хүн болж ирсэн юм мэдэрсэн бэ гэсэн чи манай ээж амин хүүрхэн заяо. Манай ээж намайг 20-тойд гаргасан шүү дээ. Чамаа гаргаад л ээж нь том хүн болсон гэсэн. Тийм тий. Тэгээд хүүхэд чинь нөгөө хамгийн том хариуцлага болохоор тэгээд том хариуцлага ирэхээр тэг том болж байгаа. Тэгэл чамааг ирээл тэгэл амар том хүн болцсон юм шиг надад мэдрэмж төрсэн гэсэн. Видэ миний мууж гэж бодсон. Амар багтаа. Чод ингэ бодтоо. Одоо ингэ 30-тай тэгснэ 10-тай охинтой нэг бодтоо. Видэ миний аав чирнаа яаж өдөө зэрэгтэй хүн болгоцсон гэж бодсон шүү дээ. 30-тай гэхээр тэр аавч нар ч гэсэн өөртөө баг хүүхчиг байж ээж тэгэл өсгсөн байгаас тий. Ингээл баг айл гэртэж тоглоод байгаа юм аашаа тий. За харин ажилтаа авч өдрий цалингаа авч ирлээ гэж. Цалин нэг хийх биш. Жохоо юм а тэгээ хүрэх гэл. Чам тэгвэл нөгөө энэ асуултыг эргүүлж тавиул. Би ч одоо юу асуулаа юу? Тавир ол юм яриад асуултаа. Том хүн болсноо эзээ мэдэрсэн бэ? Ер нь мэдэрчин үү? Том хүн болсноо мэдэрч байгаа. Би яаж том хүн болсноо мэдэрч ийн гэж яг үнийг найзуудаа аав ээжээгээ бодоод эхэлдэг юм байна. Ингээл яг ингэ бодсон чи ингээл яана би одоо ингээл аав ээж хоёртоо туслаал тий. Ингээл туслаад явах насан дээрээ би ингээд тусалж чадахгүй штий гэдэгтээ амар шаналаа л за. Ингээл аав ээжээгээ л бодоод идэм билээ. За ингээл аав ээж хоёртоо нэг тийм аваад өгчих юмсан. Аав ээж хоёроо хоёулангийн ингээд гадаа дотоодаараа аялуулаад тий. Галуу шууны мах билээл далаа тэнгис үзүүлчих юмсан гэж бодоол. Тэгэл яг юм Монголд одоо ингээд заав ээж хоёроо яаж ингээд гоё байх уу ч юм уу тий. Амар тийш бодоод л би ингээд өмнө ч бол өөрийгөө л боддог байлаа шүү. За би яаж гоё аялах уу? Ямар гоё хувц авах уу? Ямар гоё цүнх авах уу? Мах уу гэл нэг юм тэгсэн чинь ингээд сүүлийн 1-2 жил амар юм интенс аав ээж хоёроо амар бодоол. Ээл би ингээд том болоод байгаа юм бахтаа гэл. Тэгэл ингээд ирээдүгөө бодоод за ингээд аав ээж хоёр манд хөвшөрчих юм бол би ингээд гадаадад амьдрах юм бол цагаан сар марын одоо хин хийж өгөх юм бол ч юм уу тий. Тэгээд хөвшрөнгүүд одоо ингээд би гадаадд байх юм бол хэцүү юм байна да гэл амар тийм бодоод идэм били. Чи тийм боддог уу? Боддоо штэ бас. Хөвшөрхөөр нь яах вэ гэл. Тэр бол өмнө нь яг бодогддог. Харин түл аав ээжээгээ иш авчирдаг ч юм уу. Харин наа ч бол сайхан санаа байна. Наача авчираад байвал гоё хаа миний бодлоор. Одоо ингээл
30 мөч гэл хурж байгаа шүү дээ. Хурцсан байгаа шүү дээ. Тэнгүүд гэр бүл төлөвлөлт төр чи юу гэж бодож байна? 30 хүрээд үү? Тийм, ер нь гэр бүл төлөвлөлт ер нь яг хэдэн наснд байх хэвтэй юм ер нь тэгээд бид нар ч 30 хүрчлээ шүү дээ. Ер нь бол энэ нэг бол үнэхээр ярих хэвээр сэдв гэж би бодож байна. Одоо энэ касны сэдвийн хүрээнд гэр бүл хизээ төлөвлөх нь зүг юм бэ? Хоёулаад ингээ оройтчиг байгаа. Юу болж байна? Би бол оройтой үйл гэж бодчих. Угаасаа эхлээд одоо нөгөө нэг хүнээ олох хэрэгтэй шүү дээ. Тэгчээ тэгээд үехээр одоо тэр хүний таньж мэдээд яг ирээдүйд хамт авах нь мөн үү биш үү гэдгийг мэдчихээд тэгээд дараагийнх нь юу нь болохоор яг миний бодож байгаа юм болохоор гэрлэхээс өмнө хоёулаа жоохон financial stability-тэй байж аж жоохон мөнгөтэй. Мөнгөтэй одоо цалинтай ч юм уу байж агаад гэрлээ. Тэгээд яг ирээдүгээ одоо хүүхд мөхтэй болох юм бол тэр чинь амар их мөнгө болно шүү дээ. Тэгээд тийм одоо маягаар миний хувьд тэгж л бодож байна да. Тэгээд чиний одоо төлөвлөгөөгөр бол ер нь одоо хүүхэд мөхтдээ ер нь хизээ болохыг гэж боддгоо. Одоо тэгэл 30 хүрсэн юм чи одоо 35 маас өмнө ч юм уу. Тэгээ 35 гарчулаас жоохон хэцүү болох шүү дээ. Гэтэ яг энд тэгэл 37 малаатай эмэгтэй хүн анхны төржлээд юм бэл. Гэтэ одооны юугаар бол гайгүй басан байх гэж би бодчих. Өөрөөс эмэгтэй хүн чинь яа гэм бэлээ шүү дээ. Өндөрнийх нь цаана одоо тэр нөгөө нэг чанар нь мууд гэж байхгүй эмэгтэй хүний. Зүгээр тоон жоохон багасна. Бас явах тусам. Харин эрэгтэй хүний эсрэхээ бас явах тусам чанар мууддаг гэсэн. Чанар муу. Би сонссон. Тэгэхээр бас эрэгтэй хүн бас хитрхи удаашрчдаг гэсэн. Харин тийм. Тэгэхээр эрэгтэй хүн бас хитрхи орой хөвгт болж болохгүй болоод байгаас би. Тийм шүү дээ. Даун синдромтой хүүхэд гарах амар боломжтой болдог гэсэн. Тэгэхээр хоёулаа л яг 30-аас 35-аар надад дайжгүй санагдаж байна. Гэтэ мэдээж хоо. Гэтэ эрт хийвэл би ядаж 25 гараад ч юм уу. Миний бодлохоор аль орой байх тусам аль тийм нэг stable яг тийм stable lifeтай байх юм бол хийж болно гэж бодож байна. Чи юу бодож байна? Би бас яг тэгж бодож байна. Анх ингээл би ингээд 25 мавтай одоо ингээд гадаад байгаа шүү дээ. Тэнгүүд манай ингээд Монголтайгаа одоо хоёулынхаа найзууд бүгдээрээ хүүхэд мөгттэй болоод гэр бүлтэй болоод тэр үед би ингээд анх амар ингээд бас жоохон айжсэн. Хүүш яана би нэг юмнаас хоцроод байна уу даа ч юм уу тий. Хүүхэд мөгттэй болчихсон ч юм болов. Гэтэ мэдээж амар өөрийгөө ингээд энд ирээд ямар ч аав ээжийн тусламж байхгүй болоход яагаад ч хүүхэдтэй болох вэ гэл хальт нэг тийм бодол орж ирчээл за одоо угаасаа эн чин тий бодит байдлаас амар бодит байдал дээр бууж өгөхгүй одоо хүүхэдтэй болох нь ч юу юм сургууль соёлч өөрийн гэсэн мөнгөч хүн бийжиж өгсөн баас чи хүүхэд гэж бодоол тэгээл тэнгүүд одоо ингээд 30 хүрсэн чинь миний ингээд хамгийн хүсэж байгаа юм заяа амар гоё болох хүсэж байгаа амар гоё юм хоёр би нэгэ хайрлсан тийм одоо юм relationship тэнгүүдэд дундаасаа ингээд амар гоё тэр хүүхдээ амар хүсэн хүлээж тэр хүүхдээ гаргаал тий тэгэл тиймтэй болоо л тий яг тийм юмыг амар хүсэж байгаа ингээд одоо ингээд карьер гэхээсээ илүү яг миний ингээд хүсэж байгаа юм ийм байна гэд би нэг юм яг би ийм байна гэж амар гоё ингээд хэлсэн чи манай Австри найз охин юу ээ чи гэ баг ингээ намайг загнаад цаа. Эдний хүүхнүүдийн од ингээ амар ялгааны юм сонин зоод ингээ хүүхэд мөхөд гаргамаар байна хүнтэй сумаар байна гууд баг нэг юм юу ээ яагаад магаад чи ингээ карьераа хөөгөөд амар том ажил хийгээд зөндөө их мөнгө олох ёстой гэл тээ тэгж амар ярьдаг заяа. Тэнгүүд олонгууд би ингэж бодсон заяа ингээд окей угаасаа л бид тэр карьер чинь хийх өрх юм бол хийчин заяа ингээд нэг тийм ажил мэргэжилгүй хүн байгаад ш. Энэ бол яг би хүсэл юм бол гэл угаасаа хийж л таараа. Гэтэ ингээ 1000 карьертай байлаа гэд 1000 мөнгөтэй байлаа гэд ингээд үр хөвгтгүй байх юм бол надаас амар гонхтой заяа. Үр хөвгтгүй хажуудаа хайн ижилгүй ингээл ганцаараа эсвэл гачин хүнтэй суудсан заяа. Нэг юм мэдгүй одоо ингээд сандраад эвгүүнтэй суудсан заяа. Тийм ээжийн оронд би ингээл одоо ингээд харангууд ер нь бол ингээд дүүнэртэй ч юм уу 20 эдтэй хүүхдүүд тэгэхээр нэг талаараа 25 дата хүүхэд мөхд гаргах айгүй амар заяа. Одоо ингээд Монголын нөхцөл. Яагаад бол ингээд
чи хүүхдээ гаргачингууд одоо ингээд чи ингээд чумч хурчингууд том болчихно. Ажлын байран дээр гараад ч тэр хүмүүс чамааг илүү юм одоо serious хүлээж аавна. Ингээ 20 эдтэй хүмүүснийх юм том хүн шиг хүлээж авдаг байхгүй. За ингээл нэг юм хийсэн чинь за энийг жоохон охин юугаа мэдтiin те. Энийг юм serious хүлээж Тэг авахгүй. хүмүүс serious хүлээж авахын тулд хүүхдтэй. Үгүй ингээд ажил мэргэжил дээр одоо ингээд чи хэрэг ингээд 25 даа хүүхдтэй болчих юм бол хүүхдтэй болоод тэнгүүт 30 таадаа хүүхдч айл үжи том болцсон байж тээ тэнгүүт 30 таадаа амар карьераа хийж эхлээл те. Хэвээ жинхэнэ карьер ихтэй болох Гэтэ яг сурдаг насн дээр хүүхд гарч чинь тэгээд Монголд ч 16 таадаа юу ятдаг үсттэй. Их сургуульд сурдаг ороод биш ээ. Яг карьераа хөөдөг наснаас тий. үгүй гэхдээ би бол тэрэн дээр санаа зовхгүй байна. Одоо Монголд байгаа хүмүүс карьерсэг биш болохоор тэгж байгаа. би карьерсэг карьерсэг гэхдээ за ингээ 20 эдтэй хүүхэд ингээ карьераа хөөхснээс илүү 30 та хүн ингээ амарлаг ингээ карьераа хөөхөр илүү одоо ингээ хүмүүс тэрийг ингээ нөгөө нэг одоо чи ингээ нэг төсөл ингээл танилцуулаад ороход хүртэл одоо ингээл тий за энэ жоох хүүхдийн төсөл ч юм уу те ингээд яг тэр ингээд ажлын хамт олон ч юм уу чамайг хүрээлж байгаа хүмүүс жоохон охин гэдгээр л хардаг за яг үнэндээ би бол яг тийм юмыг туулж исэн гэдэг юм амар ингээд юм serious хүлээж авахгүй тэнгүүд одоо ингээд би анзаарч авах ингээд 30 та болонгууд ингээд хүмүүс намайг юм жоохон охиноор харахаа болцсон одоо ингээд том хүн одоо ингээд миний ингээд хэлж байгаа юм ингээд тийшүү гэж хүлээж авдаг ч юм уу те ажил дээр хүртэл те тэнгүүд надаа ингээд яг ингээд 20 мэдтэй 27 отоо ч юм уу хүүхэд гарах нэг талаараа зүгээр айгу одоо ингээд чи ингээд тэр үедээ ингээд жоохон байх үедээ хүүхдээ гаргах чинь тэгмүү том болоод карьераа хийж болно. Гэтээ нөгөө талаар одоо би бол өөр замыг сонгоцсон байгаа шүү дээ. Үгүй би ингээд сургууль соёлоод өгсөн карьер марьераа хийн гэд тэгээд хийсэн. It's okay тий. Одоо ингээд одоо карьераа хийгээл тэгэл 35 даа хүүхэд гаргачихчихсан болно. Болохоор аль зам нь зүгээр хэрвээ надаа идеал одоо ингээд байх юм бол 27 таад жирэмслээд тэгээд одоо ингээд 3 жил ч юм уу 2 жил хүүхдээ хараад ингээд пауз аваад тэнгүүтээ яг гоё карьераа ингээд 30 таадаа хийж эхэлнэ. Яг гоё нас карьер хийх 30 нас. Надад бол санагддаг. Бас байж болох юм. Тэгэл ч айл үжи нэг юм уу 2 хүүхэдтэй болсон хийх юм аа. Бүх юмдаа ингээд карьертаа зориулж хахад ингээд 30 наснаас эхлээд окей би одоо ингээд карьерийнхаа төлөө бүхнийг манай хүүхэд том болсон. Тэнгүүд одоо ингээд яг анзаархад за ажлын байран дээр одоо ингээд манай ажил дээр зөндөө эмэгтэй хүмүүс ажилладаг. Тэнгүүд ингээд хүүхэдтэй тэнгүүд 40 цагаар ажилладаг эмэгтэй хүн айгүй ховор байдаг. Ер нь ингээд тал цагаар ажилладаг. Нэг бол 25 цаг, нэг бол 30 цагаар ажилладаг. Тэгмүүд ингээл яг ингээл карьераа хийх гэдэг тэгсэнгүүд ингээд 35 6 та байгаад байдаг карьераа хийх гэдэг ингүүд хүүхэд нь ингээд 1 2 та тэгснэ ингээд мессеж хаал өвдчихнэ. Цэцэрлэг дээр очиод бүх вирус авчид гиз мэдсэн өвдчихнэ. Тэгээл ингээл манай ажлын залуу ингээл карьер нэг өсөөл явж байгаа заяа. Бүр ингээл тэр залуу ч өвддөггүй ядчих хаад. Ихтэйч 30 цаг магаар ажилдгүй яг л 100% өвдсөн. Тэнгүүд эмэгтэй хүн амар өрөвдөлттэй заа ингээл хүүхдтэй болохоор ингээл дөнгөж төрцөн. Тэг яаж яагаад энэ Австрийн эмэгтэйчүүд ингээл жил олоод ч юм уу 6 сар болоод ажилдаа орчдөг. Тэгэл ингээл шалчганаа л ээждэг заа ингээд ажиллаад ч байгаа юм шиг гүүч юм шиг. Тэг ингээд карьераа хийх гэж байгаа юм шиг гүүч юм шиг. Хүүхэд нь том гол нэг 5 нас хүртэл яг тийж явд юм санагдсан. Тэгээ би ингээл тэрийг хараалаа. Ер нь бол тэгээ залуутай хүүхэдтэй болчихвол бас амар л юм байна. Ингээ 30 эцтэй бас хүүхэдтэй болчихвол карьераа хийх гэдэг. Тэнгүүд ингээ нэг 30 цагаар ажиллаад 25 цагаар ажиллаад тэгэл бас хэцүү л юм байна гэж харсан. Яг хөө тэгээ 40-дээ карьер хийж болно л тоо it's okay гэдэг. Миний харсан үзэг бол ийм байна. Гэтэ тэгэл яг нөхөр мөхрөн тэгээ ажил хийдэг бол баг цагийн зүгээр л юм шүү. Тим амар карьер ориентед хүүхнүүд муу юм. Гэхдээ карьертаа хийх гээл 6 сартаа ажилд орж байгаа илүү юм бодлоо. Тийм бах та. Тэнгүүд тэрэнд ажилтгүй яг үнэндээ функционер нь олдгүй. Жохон байж байгаад орох хэрэгтэй юм шүү дээ. Тийм тэгэл ер нь бол жоохон хүүхэд мөхтэй эсвэл нэг 4 нас хүрчингүүд нь гайг болцдог байх гэж бодоод байгаа шүү дээ. Хүүхэд нь том болоод тэгээд амар тийм карьераа амар successful хүүхнүүдийг хүүхдгүй юм шүү. Тэгэл гэтээ амар харьцангуй одоо ингээл амар карьер эмэгтэй болъё карьераа хөөн ингэнгүүт чиний хувьд одоо ингээд окей карьер гэж яг юу юм чи юу гэж бодож чинь чиний хувьд амар би successful те юм карьер woman харин чиний төсөөл чинь тэгвэл яг юу юм Цалингаа өсгөөл тэгэл тушаал дэвшээл тэгэл ажиллаад явж ах чинь карьер хүүх юм шүү.
Би яг энэ тухай бодсон аахгүй одоо ингээл ингээл энд ирэл одоо миний хувьд бол одооний 10 жилийн өмнөх би одооныхоо амьдралыг бүр ингээд мөрөөдөжсэн байгаа аахгүй. Мгм. Одоо байгаа амьдралаа ингээ амар мөрөөдөөл. Ёо ийм амьдрал өстой гоё доо гэд. Тэнгүүд би одоо их тэр байр суурьнд ирсэн байгаа штэ. Тэнгүүд ингээд ажлын хувь дээр харангууд яг үндэ 9 to 5 job чинь бас амар новшин юм биш үү гэж бодсон. Нэг юм хүний төлөө ажиллаад ч байгаа юм шиг тийм ингээд тэнгүүтээ ингээ миний бодсон юм нь би ингээл гадаа дотоодод сураал тий амар ингээл өндөр ижил эзэмшээл яангууд ингээд их орондоо ямар нэгэн хэрэгтэй юм хийчих юмсан гэсэн амар бодол ирсэн. Одоо ингээд би ингэж их сурч хөдөлмөрлөчөөд ингээд энийгээ ингээд нэг юм дөрвтойхон шиг юмд ашиглах юмсан. Зүгээр нэг юм компанид ингээл ажиллаал тий ингэх биш яг юм нийгмийн хүрээнд яг юу хийж чадах уу тий нийгэмд би Мгм. яаж нөлөөлж чадах уу энэ сурсан ямаараа дан адаглаад тий одоо ингээд Монголд охид бүсгүүчүүдийн одоо тий амар хэцүү байдалтай асрамжийн газар эмээ өвгөндрийн асрамжийн газар ямар байдаг тэнгүүд гадаадад ямар байдаг энэ минийг ингээл оруулж ирдэг ч юм уу тий Мгм. тэгэл яг надаа ийм юм ингээд яг юм нийгэмд ийм нэг юм нийгмийг хөдөлгсөн ч юм уу яг ийм хийнгүүт л надаа энэ миний хувьд бол амар том карьер болчиход байгаа байхгүй юу. Мгм. Ямар нэгэн том төсөл дээр ажилладаг ч юм уу те яг тэр төсөл нь ингээд нэг юм нийгэмд ингээд нөлөө болох үз. Одоо ямар Мгм. нэгэн зүйлийн төлөө зүгээр л нэг юм ажил биш. Зүгээр Мгм. л нэг үнэлэн аваад хин нэгэн баян хүний ингээд ажлыг хийх биш. Ямар нэгэн юм шинэ инновацлог юм гаргаж ирээ. Тэр нь миний хувьд амар карьер санагдсан. Миний бодлоор болохоор том компаниараа их залуу авах байхгүй юу? Аа. Чиний ярьж байгаа юм болохоор яг чиний хийхээ хүссэн юм чи юм шүү тий. Би одоо ингээд одоо өөрийнхөө Аа. хүслийг болоод тийм ингээд том компанид ажиллах гэдэг Аа. амар гадаадын том компанид ажиллах гэдэг бол миний мөрөөдөл байсан заяа. Одоо ингээд ажиллаж байгаа үнэхээр том компанид ажиллаж байна. Манайх ч Аа. одоо бүр ингээд концерн маягийн одоо юм болчиход байгаа байхгүй юу? Аа. Үнэхээр том компани ингээд олон улсад ингээд салбартай бүр томоос том компанид ажиллаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд би тэр том компани жижигхэн хэсэг нагаад байгаа байхгүй юу? Аа. Мэдээж тэр компани үнэхээр том юм хийж байгаа. Амар том төсөл хийж байгаа. Европ даяар бүр ингээд бүх ингээд те Европыг хамарсан төсөл хийж байгаа. Тэнгүүд би тэрний ингээд хэсэг наагаад байгаа байхгүй юу. Аа. Тэнгүүд ингээ яагаад ч юм ингээл за би одоо Монголынхон төлөө юу хийж болох уу гэж амар Монгол цонголоо бодвол би хөшрөөд байна. Юу вэ нэрээ? Юу яриад байна? Энэ одоо бүр баларлаа. Юу ба? Юу болов? Юу болоод байна манайхаа? Амар 30 хүрээд гоё юм ярьж сүүсэр өгөө Монголын ирээдүйн хөгжил. Харин тийм ээ би одоо ийм л юм бодоод байна. 30 наснд тэгэхээр ийм бод. Тэн дээрээ хүрээгүй. Би одоо ихлэ өөрийнхөө л карьерийг бодчих. Миний хувьд болохоор юу чухал юм гэхээр дандаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ цалингаа дандаа нэмүүлэх хэрэгтэй. Ингээ бид одоохондоо тийм чухал. Гэтэ бас ганцхан цалин чухал гэдэг амар газраас ажиллаж болохгүй л дээ. Бүх юм таарсан газар ажиллах хэрэгтэй. Гэтэ яг чиний хэлдэг шиг тийм амар тийм том юм. Одоохондоо амбишн байхгүй нэг амар импактфул юм хийж мэгээл их орныхаа төлөө үлээ гэсэн юм. Одоохондоо байхгүй. Гэхдээ мэдхгүй ингээд яг ингээд энэ Австралч ч гэсэн тийм хийж болсон заяа одоо ингээд нэг юм мэдхгүй юу I don't know юу гэдэг юм мэдхгүй гэхдээ нэг юм өөрийн одоо энэ юугаа нөөц болцоогоо ингээд харуулах тийм ингээд нэг юм тийм хийж чадаад тийм дуу хоолой өргөд ч юм уу мэдгүй өөрийнхөө яг нөөц болцоог дайчилж чадах юм бол надад бол жинхэнэ карьер юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ амьдрсны утга учир нь одоо л гарч ийн да тий. Зөвхөн би өөрийгөө бодох шээс бусдын төлөө тий сурсан зүйлийнхаа үр ашиг бусдын төлөө гаргаж чадчихъя тий. Яг ингээд яг тусламж хэрэгтэй байгаа хүмүүс тусалж чадчихъя чи юу яа. Тиймэрхүү юм бодонгууд яг миний хувьд яг жинхэнэ карьер агаад байгаа яг яа тэгэл мөнгө бол орж илэн ирж илэн гадаадад бол тэгэл ажилласаг хичээнгүй байхan бол тэгэл өндөр цалинтай болж чадна яг үнийг л би бол тэр итгэдэг чи ч итгэж байгаа. Миний найз бол тэрний нэг жишээ нь. За бас яах вэ? Них өндөр ш. Одоо бүр өндөр цалин. Yes. Google. Миний найзын мөрөөдөл биелжээвэл миний мөрөөдөл биелсэнтэй ялгаагүй.
Миний Тэгэл мөрөөдөл Google, чиний мөрөөдөл болохоор нүүб мүб юм биш үү? үгүй гэхдээ нүүбэд хүмүүс худлаа нэг юм хийдэг гэсэн шүү дээ. А тийм үү? Ингээд нүүбэд амьддаг хүмүүс заяа ингээд Аа. зүгээр л лас хурлын хооронд яг хэрэгжиж байгаа бодит юм байдгүй гэсэн. Ингээд Нүүб маягийн. нүүб маягийн. Ааха. Гэтэ яг нүүбэд ажиллавал бас гоё л ах гэж би бодож байна. Ааха. Тэгээ тиймэрхүү Тийм чиглэл рүү. олон улсын байгууллагад л ажиллахыг хүсдэг юм шүү. Гэтэ нэг тийгэж тусамж мусамж үзүүлдэг. Монголд Монголд тийм нүүбийн салбар гэдэг үстэй. байдаг. Нэг тийм мэдгүй одоо Их ингээл тиймэрхүү. ингээл энд ингээл гоё юм харж марангууд Монголдоо аваачих юм сан гэж боддог ч юм уу тий. Аа. Тэгэл нэг тиймэрхүү яг нэм системийн өөрчлөлт бол Монголд амар хэрэгтэй юм санагдаад байгаа маа юм. Яава. За өөр сэдв яа. Юу системтэй болоод явж байгаа. Өнөө сонсож байгаа түнэр маань энэ хоёроо юу Бүр өөдсөнтэй болий ялий. явцсан байх юм шүү дээ ч одоо. Гүтэж Гүйлсэн миний яриаг. Энэ хүүхний яриаг гүйлээ. Тэгэж одоо хоор юм ээ. Гүйлсэн ч Жохоо жоохоо юм ярьцгаа. тэгцгий. Одоо ингээд өмнө нь чи ингээд одоо ингээд амар ямарваа нэг юм амар чухал гэж боддог байсан байгаа шүү дээ. Одоо тэнгууд одооний чи чухал гэж боддог юмнууд чи өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн шүү дээ. Одоо чинь хоолны ярьсан стандарт мандар тэгэл тэр чин тэгэл бас нөө жоохон бахчан тэгэл өндөр царайлах баян юу ч гэдэм бэ тэр мэрийг жоохон реалистик юмнууд тэдэр өөрчлөгдсөн. Тэгээ амьдралыг харах өнцөг бас нүунийг сая бас ярьсан шүү дээ. Энэ жоохон амар нэг байж сухаад ядаад нэг тийм сандрангууч юм шигтэй тиймэрхүү байж байсан бол одоо тэгэл заазын болтгаараа болтморт гэж нэг тиймэрхүү амьдралын харах өнцөг өөрчлөгдсөн. Тэгээ өөр чухал гэж бодож исэн юм. Би яг мөнгө чухал гэж бодож исэн. Тэр бол хിവэрэ өөрчлөгдөөгүй. Баярлаа шудраг байгаад. Их мөнгөнд дуртай хөхөн байна. Карьерээ хөөсөн хөхөн байна. Өөрчн чамд юу өөрчлөгдсөн? Надад ингээд харах юм бол одоо хүртэл ингээд суралцаад явж байгаа. Одоо ингээд сэтгэл зүйн талаас бол амар их зүйл өөрчлөгдсөн. Одоо ингээд хүнтэй өөрийгөө харьцуулахгүй байхдаа ингээд хүмүүс ингээд байнга хэллэгдсэн. Хүнтэй бити өөрийгөө харьцуул гэж тэгдэг ч гэсэн яг хүн яг өөрийгөө ингээд өөр хүнтэй харьцуулаад ирэх шиг хэцүү юм байдгүй юм билээ. Тэр мэрийгээ одоо ингээд амар болохыг хичээж байгаа. Бүр ингээд тэрнтэйгээ бүр яг ажиллаж байгаа. Одоо ингээд өмнө нь болохоор жоохон байсан да ингээд гэл нэг тийм ингээл тайлхан бодчихвол тэгэл өнгөрдөг ч юм уу те. Тэгэл дотоод амар амгалан гэл дотоод сэтгэлийн амар амгалан гэж юу юм уу ингээл тэрэндээ илүү анхаардаг болж модлоо. Тэгэл өмнө нь ингээл амар олон найзуудтай байхыг илүүд үздэг байсан бол одоо тэгэл амар юм чухал цөөхөн чанартай найзуудтыг илүү чухал үздэг ч юм уу те. Тэгэл өмнө нь ингээл найзууд ийшээ гарч ирэнгүүт хамт явах гал тий ингээл хамт явах гал. Тэгвэл нэг юмнаас хоцрох гэж байгаа юм шиг тий. Ингээл хамт л явах нь амар чухал. Ингээл тэр хүмүүстэй таарахгүй байх ерөөс хамаагүй зүгээр л хамт байх гэдэг. Одоо их чиний хэлгээр юмнаас хоцрохгүй л яараал эвдээл заяо. Тэнгүүд одоо бол ёстой тхий болцсон. Ингээл за яв би завгүй юм ч юм уу тий. Явжээ гэл. Наа чи бас нэг өөрийгөө таньж мэдсэн болохоор бас хийж байгаа. Одоо чи яг өөрөө ямаргүй байгаа шүү дээ. Тэнгүүтээ найзууд чинь ямар болохоор тэгээд өөрөө тэрнээс хоцормооргүй байгаа. Одоо наадгүйгээр гоё юм хийчих мэчин гэх тэр минь сандраал. Хийж мийхэн тэгэхээр нөгөө өөр хүмүүсийг бод өөрөөрөө бодохгүй байгаад тэг өөрийгөө бас илүү урд тавина. Тэгээ бас нэг юм санаанд орсон болохоор нөгөө нэг бас нэг жоохон бах чинь нэг амар өөрхөө төлөө биш одоо хувцас час хэлсэн шүү дээ нэг нүрмүрээ бодох ч юм хувцас нэг өөр хүмүүс нэг гайрагдах гэж ч юм уу өөр хүмүүс нэг таалагдах гал би авч явах байдал ч юм уу те нэг тэгтэл нэг тийм байсан бол одоо болохоор
Юу өөр хүмүүс тэгэл өөрийнхөө дуртай хүмүүсээс өөрийнхөө хүснээ нүрэ бодоод тэгээд бусад хүн таалагдах чадахгүй тэнийг чухал биш. Гэтэ мэдээж би гэхдээ мэдээж ажил дээр мэдээж тэр менежертэй таалагдах гэж хичээн л дээ. Гэтэ би судлаа ярихгүй. Ажил дээр хүмүүстэй гэхдээ таалагдах гэж хичээх нь зүгээр юу нь зүгээр шүү. Тэг яаж хичээдин чи? Ажил дээр тэг яаж хичээх үү? Би яаж хичээдэг вэ гэхээр тэгэл ярьсан юм сонсоод тэгэл надад нэг хинэттэй бишээсэн ч гэсэн инээгээл. Би чамаг амар serious зөвлөх гэж бодсон. Үгүй. Гэхдээ яг гэхдээ үнээр ихтэй ерөөсөө ажил дээр штэ миний өөх зөвлөхөө болохоор ерөөс хүнийг араар нь муулж болохгүй заяа. Тэр юм байхгүй хаад яарвал тэр чинь ингээд тарчна. Ямар ч хүн муулж болохгүй. Тэгээ хоёр дахь болохоор хичнээн ингээ уурч нь хүрсэн байсан ч гэсэн нэг тийм гэж амар хүнрүү дайрдаг ч юм уу. Ямар нэг юм байдлаар хэрүүл маргаан үүсгэж ерөөсөө болохгүй. Дандаа ингээ жоохон нейтрал байх хэрэгтэй. Тэгээл дандаа ингээ нэг айтайхаа хүмүүс одоо айтайхаа харцаатай. Заавал тутан байх шаардлагагүй. Тиймэрхүү байхад л юу н айгуу дайжгүй санагдчих надад. Би ингэж бодсаахгүй юу? Би болохоор өмнөх компаниас гарсан шүү дээ. Тэр нэг юунуудтай нэг амар татан биш мөртөө иймэрхүү ачтайтайсан байхгүй. Тэгэл нэг энийхүүдийг нээчээл нэг татан биш гэсэн дайжгүй. Ерөөс хүмүүнтэй маргалт заргалт ерөөс юу ч болохгүй. Асуудал үүсэхгүй. Тиймэрхүү байсан чинь намайг амар сайжилсан байсан байна. Манай менежер Юу яа. тий нүг герман нөгөөний юу бичиж өгдөг вэ? Гарахт нэг Arbeit Zeugnis-ийг юм бичиж өгдөг хгүй нөө ихэр ажиллаж байсан гэдэг юм диплом шиг юм заяа. Тэгээс тэн дээр намайг бүр амар магтсан байт юм манай менежер. Тэг би гайхсч тэгвэл аанаас ер нь иймэрхүү хахад болох юм байна. Тэгээ намайгаас гарахад бас манай хамт ажилладаг хүмүүс чи гарах чам гэл амар сайдан байж татна шиштэй тэгж байгаа чинь бүгдээрээ амар сайдан байж байгаа л тэгж мэг их юм би харахад миний хийсэн дүн л. Яа. Гэтэ мэдээж тэр бас ажилтаа сайн гэсэн болохоор л тоо. Тэг өөр юм хийх юм хийчих хэрэгтэй байхгүй. Тэгэл тийш тий. Ажилтаа сайн байж иж бас тэр хүмүүст үнэлэгдэж байгаа шүү дээ. Тий. Ажлаа муу л мэдээж байхгүй шүү дээ. За юу ярьдаг нэг амар дэд. Чухал гэж боддог зүйл. Хүмүүс таалагдахгүй гэсэн ч гэсэн ажлынхаа хүмүүс таалагдах хэрэгтэй. Тэрнээс цаагаар бол ерөөс хамаагүй заяа. Найзууд хийчихэд тий. Харин тийм ээ. Тэгэл өмнө нас одоо юу ч чухал гэж боддог байсан. Битгүй тэгэл би өөрийгөө амар өөрөө чухал гэж боддог байсан. Одоо тэгсэн чинь болоод бусад хүмүүс бас амар чухал гэсэн. Тэр бас үнэн. Selfish байсан бах тий. Жохон бах. Би гэл. Одоо аав ээжигээ бодоол, дүүгээ бодоол, найз залуугаа бодоол ер нь боддог. Болохгүй гэдгийг сурсан. Selfish байж болохгүй. Тийм. Өөрч тэгэл чухал мохол гэж бодож байгаа юм. Тэгэл эрүүл мэнд амар чухал гэдгийг ойлгож байгаа одоо. Наа ч бас. Тэрийг бол яриаг юм шүү. Сайн 30 мөч амар гоё гэж ярьсан мөртлөө. Муу тал нь яриаг юм ба шүү. Муу тал нь болохоор би нүуний одоо эрүүл мэндтэй анхаарахгүй бол тэр нь амар мэдрэгддэг. Юу вэ? Яа гэж. Хөөе. Би одоо яа хэлхий заяа. Одоо жишээ нь тасгал хийхгүй бол одоо над чи суугаад ажилтаа бол өмнө ч тэгэл оюутан байхад тийг суугаад хичээл хийдэг гэсэн шүү дээ. Юу тасгал масгал. Тэгсэн чи одоо ингэж суусан чи ингэж нуруу өвдөөл, мөрөө өвдөөл, хүзүү өвдөөл тасгал хийхгүй бол амар өвдөн заяа. Тэг жоохон сонирхол мөрөл хийж ээжний гайг болно. Тэгэд бас нөгөөний залан бах чинь юу ч ийдсэн хамаагүй ингээл бас идэж мэддэгс байхгүй. Тэгээд нэг junk food мод хай идэж мэдээл. Юун тэр нөгөөний ногоо нөгөө баланс мил гэсэн байхгүй ш нэг юм протеин заяа. Тэгсэн чи одоо болохоор нэг би энэ жоохон юм идчих юм бол их гиз өвдөөл. Би шууд мэдэрч байгаа. Тэгээд ингээд жоохон стресстэй юм бол бас унтаж чадах. Жоохон байхад би бол амар сонцдгоос чи мэдчихээс тийг. Би одоо бас нойрны асуудалтай болсон. Чи шинэ ажилдаа ороод илүү нойрны асуудалтай болсон юм бодоод байгаа шүү. Ер нь би бас нойрны асуудалтай болсон. Тэрээс стрессний л юм бэл. Тэгээд ингээд жоохон ингээд нөө бие сайн анхаарахгүй бол шууд ингээд мэдрэгтэй дээ хамаг юмнууд. Чи тэрийг хэлжсэн сая.
Ааха. Би чинь амар их витамин уугаал заа юу. Мгм. Жил болгон өрхийн эмч дээр очиж цусны шинжилгээ өгөөл нөө жилд нэг удаа өгдөг бүтэн биеийн шинжилгээ өгөөл Мгм. юу яаж ийн ямар витамин дутагдчих чинь бач ингээл витамин санаачлахаараа удаг болцсон. Тэгэл амар ингээл биеэ сонсоол тэгээ стресстэнүүд ходоод өгдөөл шууд ходоод өгддөг. Ингээл бацлаад Мгм. ирдэг. Гидс биш ходоод тэгэл яг эрүүл мэндтэй сайн дураараа анхаарч эхэлсэн. Мгм. Тэгэл протеин уугаал чиний Аха. тэгэл өглөө авокадотой талах идэх гээл. Авокадо талах идчихэж Ядаж Юу. протеинлэг юм даа гэж өндөг идэл. Үнэтэй инээдтэй. Энэ миллениал юм баха. Авокадотой талах. Мэдгүй яг ер нь эрдэс бодистой юм юу идэхүү мэдхүү гэл амьсгал дээрээ төвлөрч өвлөө. Зүг амьсгалыг гээл тэгэл за нэг гараад гүчи мүчи гэж боддог ч юм уу. Мгм. Сайн дураараа гарч гүйж мүдэг болч болцсон ч ах шиг. Ёо. Баар маратонд орох юм шүү дээ. Яа, эмэгтэйчүүдийн маратон гэ болдог юм билий. Гэтэ тэгэл Мм. бас арай ч мөнгө төлж маратонд орох болдог байна. Тэгээ манай ажлаас гэтээ төлчдөг л дөө. Гэтэ I don't Аа. know. Би нэг тийм авир хүүхд туртай ший. Мм. Хүмүүс ч нөө 30 хүрээд яг хуваагддаг гэдэг үздэг. Нэг бас маратон гүн заяо. Нэг бас амар кофений нэг тийм хоббитой бол. Нэг Аа. нь болохоор юу гэсэн гэхлээ. Япон явдаг. 30 гаруй Япон явдаг заяо. Бүтэн нь Япон явах хүсэлтэй юм шиг байна. Би ч гэсэн Япон явах хүсэлтэй. Тийснээ дөрөвдөх нь юу байлаа? За ямар ч тэрийг санахгүй за ямар ч тийм хөрөө. Тэгэхээр бас үнэн баас. Аа. Япон явах хүсэлтэй тэгвэл би байна. Хоёул юм Би байна. бас байна. Би маратонс басан. Би бас нэг кофений хоббитой болох нь болсон. Би суудгүй байж байгаа суудаг болсон шүү. Аа. Чи ихтэй кофе ухаар ходоод ч өвдөггүй нэмний ходоод өвдөд хэлээ. Одоо ингээд би ингэдэг заа одоо ингээд флоо саамн гэж яадаг заяа. Аа. Одоо ингээд одоо жишээлбэл энэ одоо ингээд 30 хүрсэн хүнээс хийж байгаа. Флоо саамн гэж яадаг байхгүй юу? Тэнгүүд тэр ингээд өглөө ингээд хоёр жижигхэн албаг бүлээн усанд хийгээд тэнгүүд тэр нь ингээд юм томорчдаг заа одоо энэ Аа. чиа сид шиг гэтээ арай Аа. чиа сид биш. Тэнгүүд тэрийг ингээд уугаад тэр чинь баг ингээд юм хоо шиг болчдөг заяа. Хоо Аа. юм нэг зэлцэг нүрэн. Тэгээд тэрийгээ өглөө шууд угаасаа өглөө болгон тэрийгээ устаагаа уучаад тэгээд нэг 10 минутын дараа кофе уудаг. Тэнгүүд өдөр Аа. хоол идчихэд кофе уунгууд амар хотод өгдөдлээ. Тэгээ би одоо кофе уухгүй клуб матаа ууж байгаа. Тэгвэл таалахгүй сагаа маань чамд. Ааха. Миний гайгүй нэг өвддөг шүү. Тэр нь өглөө удаг юм чинь тэгээд сайн юм. Ааха Мэдэрч байна. сайн. Тэр өглөө уудаг нь зүгээр одоо ингээ гөрөлцөх хөдөлгөөн сайжруулдаг. Чиа Тийм сид шиг үү? байгаа шүү. Ааха. Мм. Тэнгүүд ингээд нөгөө гидсний нөгөө нэг дүүрэнх мөрөнгийг арилгадаг. Дүүрэн мөрөнг арилна айгуу Тэр сайн. чинь бас хэрэгэлж үзмэл юм байна. Тэгээд худалдаа авалтаас амар өөрчлөгдсөн. Аа. Ургамал аваал. Тэгэл гэртээ ийм гэр хэрэглэлийн юм авангууд тэрэндээ амар баясаал. Өмнө нь бол тэрүүгээрээ бодог модог авдаг ч юм уу хувц мус авдаг байлаа шүү дээ. Аа. Тэнгүүд одоо мөнгөөрөө нэг юм гэртээ гэрэл мэрэл аваал тэрнтэй баясаа. Тиймэрхүү сонирхдаг ус шүү дээ. Air fryer юу шал угаадаг юу гэдэг тийм тэрийг сонирхоод хараад ах уу байх уу. Үнэ. Яа. Шоудаж мовдож байгаа оронд ёо сайхан хагас бүтэн сайн ингээ тайван байх юмсан гэж асаа юм. Ахаа. Юу ч хийхгүй. Харт. Гэт заримдаа яг уйддаг л та. Мгм. Хатахаар. Яг заримдаа удаа ийшээ тийшээ гарна л та. Гэтэл нөгөө бүтэн цагаар ажиллахаар юм ядардаг болохоор тэгэл юу хийсэн ч юу хүсэл ахгүй тэгэл гэр мөрөөсөө гарах хүсэл ахгүй хүсэл нь ч юу чадлахгүй аим ядарсан. Аа. Тийж болохгүй л дээ гарах хэрэгтэй хаа. Хөөе чи надад илчээсэн юм санаж байна уу? Юу? 40 цагаар анх ажиллаж эхлээд ёо найзаа би нөгөө аавч хоёроо амар ойлгосон. Ажлаасаа орж ирэл пүүдэн дээр ялхаагаал хөвтдөг байсан. Тэр чинь зүгээр юм билээ. Угаасаа л тэгж хөвтдөг байж гэж надад тэгж хэлсэн санаж байна уу? Пүүдэн дээр энэ хэлсэн баха. Yes, ер нь бол гэж нагаас ойлгож хэлсэн. Ажиллаж эхэлж эхэлсэн. Аа. Тэг хүүхд мөхтөө болвол тэг бас бүр ойлгох бах тий. Ааха. Йоо. Хүүхдтэй бол. Харт.
Хөөе тэр нэг Дженси Менсиг ярьсан штэ. Сая. Чи тэгээ Дженси биш гэдэг үлэм бишэрсэн юм ширэгүү. Hybrid. No. Өмнө олцоод би Дженси гэдсэн. Одоо гочорхээс хайприд болсон. Би одоо Genzi гэд гүйсэн болохгүй лээ. Hybrid. Одоо hybrid аль руу ч орно. Йой. Би бол hybrid байгаа шүү манайхаа. Би 30 үрээс тэгээс миллионер гэдэг үлэм бишэрээ тус. Гэтэ би ясны Дженси гэж явсаа нэг хэсэг. 30 үрээс 28 амтай да. Дженси. Би Дженси. Чи гэхдээ Genzi-тэй хамт амьдрахад ямар танаа дүү чин Genzi эзтэй. Ялгаа. Тэгээ миний ойр аваа Джензинүүд чинь бүгдээ аим хөшөө юутай шүү дээ. Би бараг хамаагүй Дженси хэлэх үү. Ерөөс юу ч мэдэхгүй тэр орчий болж байгаа тэр нөгөө Instagram, TikTok, TikTok-ийн тренд мемүүд өгдөө шүү дээ. Дженси юм. Нэг мэдэхгүй. Йоо цаа. Тийм мэдэд амааш. Тэр нөгөө тэрийг харсан нөгөөд юу юм. За. Үрээр нэгтэй. Окей, тэгвэл тэд нэр Genzi биш л юм байна. Соли. Чи болмооргүй л хойлоо болчихъя. Энэ жинхэнэ юу чин дотоод юу л та. Тэр мөр бол хамаагүй. Дотроо YouTube хаах хэрэгтэй. Yes. Дотроо Genzi яах хэрэгтэй. Тэр нөгөө нэг Роберт Паттинсон биш нь Twilight-ийн Every тийч мар 80 даа анх штэ. Тэр нөгөө интервью дээр Every нэттэй. Би Genzi гэж. Йоо цаац яг штэ. Би чи Genzi биш штэ гэсэн чинь. Үгүй би Genzi. Би маш. Харин өөрийгөө Genzi гэдэг дайраад. 86 оны сан биш 39 дээ. Би Genzi гэдэг. За арай. Гэтэ яг тэр нэт биш гэдэг мэдэл авах та зүгээр тэгж дайрсан надад юм нэттэй санагт. Тэгэхээр яа тий дайр. Тэр Genzi. Тэр залуу Genzi болоод ах чи битгээр яах вэ? Genzi яах. Харин тий. Гэтэ Genzi надад нэг хатгаахтай юм нэстэ. Би яг Genzi биш гэдэг ойлгосон үе заяа. Тэг ажил дээр гарсан чаа. Genzi millennial ч амар тийм people pleaser юм биш. Ингээд анзаа гэж ок гэж хөрөөсөө үгүй нэг бодож байгаа юм шиг хэлж чадахгүй. Харин Genzi шууд хэлээш. Одоо манай дүү би одоо ажиллаж байгааг нь харж байхгүй одоо хамт home office хиймгүүт митинг зэтгэн дээр тийм юм хиймийг хэлж байхгүй манай дүү тийм. Би энэ чадахгүй. Яа тэгвэл ийм надад дутуу. Би эдрийн надрын явуул гэж хэлээс тэгээд надад явуулаагүй би яаж What? Тийм надраа явуулах би хийн минь гэж байна. Оо тэрний ерөөс ямар тийм болохгүй гэж бодохгүй. Угаасаа миний чинь бас шууд хэлээш. Гэтэ ер нь бас өөр Genzi бас амар тэгж бодсон юм шиг хэлдэг гэсэн. Ажилтдаг. Таны хэд нь бол тэгээд митингээ тэгж дуусгал за гэснэ. Сайн уу? Энэ миний хүрээ над руу тэр материалыг явуулж би үнэхээр их баярлах болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хайртай шүү. Бараг тэгэж тийш даахаа. За гэсний араас хөөе нөгөө нэг материал. Би бол байх тийдгээ. Ингээд олуулаа хурал гэж чаахаа. Хурал дээр за хичээд үү. Тэснэ өдрийн минь өнөө өглөө чамайг маш сайхан сэрсэн гэж чи би тэгэж бичвэсгүй. Энийг жоохон ингээд юм ийхгэр бичтэй амар юм ууртай юм бичин заа. Энийг жоохон ийдэг болгоо. Ёо. Би тэ дүүс асны юм олж мэдсэн Genzi-нүүд заяа. Genzi-нүүд чи эможи баг ашиглахаа болцсон шал өөр эможи шилдэг биш шүү дээ. Яар эможи. Одоо нөгөө инээгээд ингэ нөлөөс гараад инээж байгаа эможи өгдөө шүү дээ. Тэрийг шилдэг. Шилдэг. Чин бүр хөөе. Хөгшөө бүсэж. Ёо. Тий юу ашиглах юм. Нөгөө нэг Scarlett шүү дээ. Аргаас өгдөө шүү дээ. За. Тэр эможи чи инээж байгаа гэсэн. What the fuck? Ямар тийм эсвэл ингээм амар уйлж байгаа эможи өгдөө шүү. Ингээд амаангаа хоёр нүлс ингээ амар гарцсан. Тэр чи инээж байгаа. Инээж байгаа эможи. Ингээд хоёр нүлс гарч инээд яччихгүй заа. Тэгмээд ер нь ингээд бид нар чинь бас бичгтэй ингээ амар эможи би ажил бодол дээрээс амар эможи юм уу smile тавьчихдаг байхгүй юу? Тэс идэггүй. Манай дүү идэхтэй. Манай дүү бас
Өвн смайл хийдэг тавьчихгүй юу? Чи Аха. тийш сэтгэл юм гэсэн чинь үгүй би хөшөө бүс тавьсан. За Үнээрээ баяр. найзуудтайгаа ерөөсө төгс хоорондоо Аа, смайл зар тавь төгс. манай найз залуу дээр битүү эможи ашигладаг ш. Яа тийм хөшөө байна. Энэ өвөө хоёр шиг эможи ашиг. Яа. Яа За. яа. Яа. Бодоод ч манай найз залш бас нэг эможи ашигладаг юм байна. Эсрэг нэг л эможи. Жинз. Манай найз залуу миллениал болохоор хөөе. Амар их эможи. Амар их. Эсрэг нэг юм. Үгүй нэг л зурсан. За. Хамгийн Яа. За. чи манай ажил дээр биний хамт ажилладаг залуу Жинс яахгүй бас. Мгм. Тэгсэн чинь бас хөөрхөн смайл зайлт явуулаад захгүй. Тэгэхээр энэ явуулчихлаа ш гэсэн чинь манад дүү. Наадах ч бас өшөөмтэй ирчих чагаа явуулж байгаа ч шиг яа. Хөөе юм дээ. Тэгсэн чинь манай менежер бас нэг хөшөө болохоор амар их эможи дээр. Яа. Яа. Гэтэ бодоодсэн чи манай одоо ингээд том дарга заяа. Аха. Эможи ашигладаг. Профешнл байхыг хүсдэг юм шүү. Ингээд тийм янз бүрийн эможи ерөөс Бүх том дарганаар уус ашиглах. нэг тийм том дарга биш, тийм лайтер. Тийм. Тасгийн дарга. Тим лайтер уу? Манай тим лайтер ашигладаг ш. Яа, мэдгүй манай тим лайтерууд өөрөө юугаа боддог юм сүлээ. Эможи шиг голонгууд нэг юм рут юм шиг санагдчихаас тий. Ууртай бичээд байгаа юм шиг. Харин тийм яг тийм санагдчихлаа бид нэр people pleaser болохоор амар эможи ашигладаг. Би уурлаагүй гэдэг юм тэгтэх амар смайл. Би бүр эможиг биш чаддгүй юм л. Смайл байхгүй шаа нэг юу санагдаад. Заавал нэг смайл инээд тас. Яа. Яа, инээд. Манай тасгийн дарга сүлээ дуур үргээд байгаа. Зүгээрээ. Би ингээд цагаа багасхын гэд бичгүй бас ингээд дарга ухаантай юм болохоор нь ингээд бас их нөгөө чам чиний хэлдгээр менежертэй таалагдах гэдэг. Дэлхлээл амир HR руу бичгээсээ өмнө ингээл тэгээд тасгийн дарга руугаа бичсэн чи өөдөөс наа чин бол ер нь чиний л асуудал шүү дээ. Надтай ийм бити ярьж бараг дийжсэн заяа. Ингээд work life balance ч одоо чиний л асуудал чи наадхаа ингээд надгүйгээр HR-тайгаа яриа. Йоо. Ингээд наа чиний тим лайтер биш юм уу? Мөн. Яар хөөе. Тэр чинь тим лайтертаа л ярьж шүү. Харин тийм тэгсэн чи ингээд баг ингээд чиний баг ингээд тий цагаа багасгах нь их сэгнүү надад хамаагүй гэж байгаа заяа. Хүүгийн заяа. Йоо. Тэгээ чад яг миний өмнөх манай хамт ажилладаг хүүхэн хөөрхөн хамтан бас хүүхдээсээ олоод цагаа багасгацаахгүй юу? Тэг уурлаад амах таа. Мэдгүй тэнгүүтээ угаасаа тэгэл цаа чи наадгаа тэгээ тэр хүүхэнтэй яар. Наад хүүхэн чи наад процесс чи мэдчихэж байгаа. Тэг би ингээд тэр залуугаас ерөөсөө процессыг асуух гээгүй зүгээр л ингээд тэгээд бас ингээд өөрт нь хэлээл те. Ухаантай юм чин тэгээд бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь наа чин бол чиний л асуудал наадхаа бол өрөөл цогцуул гэсэн. Амар тэнэг байгааз. Харин даа сонирхол юу байна. Аха. Тэгснэ хурал мурал дээр амар хоцорч орж яадаг. За тэгэл манай бид гурав ингээд гуруулаа ингээд байдаг хгүй юу? Тэгээд олон нийтийн хурал дээр хоцордог. Тэгвэл битэртэй их хурал дээр амар хоцрол за. Ёо. Жохо хүйл хадж байгаа. Ялгарсан үзэх болж байгаа юм шүү. Тийм байгааз. Яа. За яг тэ найз. Гэхдээ миний ажлын стресстэй иймэрхүү байна. Манайхаа. Окей. За ингээд ер нь заяа подкасттай дуусах тал руугаа хандъя. Тэгээ сүүлийн гал гал асуултаа асууцгаая. Одоо жинзигийнхэн манд юу гэдэг бол манайхан бол гал гэдэг байгаа. За ер нь өдий одоо ингээд одооныхоо өндөрлөгөөс дүүнэртаа ч юм уу ер нь өөрийнхөө 20 настай үедээ 16 настай үедээ ингээд ийм voice record явуулах байсан бол чи юу гэж хэлэх байсан бэ? Өөрийнхөө 16 тийм үү 20 та үед ээ 10 жил тий? За тэгвэл 20 та үедээ явуулсан бол ерөөсө бити яар тэгээ өөрийнхөө одоо замаар тэгээд бусадтай харьцуулахгүйгээр зүгээр яваа. Тэгээд гол нь ингээд им прогресс гаргаад ингээд удаан мессенж хийсэн тий.
прогресс гаргаад явж байгаа чинь чухал. Тэгээд энэ нөгөөнийг зоригтой үнэнж байгаа. Тэгээ энэ замаараа бодох юм бол эцэст нь том амжилт хүлээнэ. Одоо би ч гэсэн үнээр ихтэй миний бас юу прогресс дуусаагүй л байгаа шүү дээ. Одоо ингэ явчихлаа. Гэтэ тэр үед хэлэх юм бол ерөөсөө бусдаа битээ харьцуул. Тэгээд өөрийнхөө замаараа явах хэрэгтэй гэж хэлсэн. Амар гоё юм. Өстой гоё үг хэллээ. Үнэ. Thank you. Яа, ер нь бол би бас яг амар адилхан бодсон байсан юм байна. Ингээд жижигч вэ, томч вэ өөртөө ингээд зориг тавиараа гэж хүсэж байна. Одоо ингээд зоригтой байгаад тэр зорилгынхон төлөө тууштай зүтгээрээ. Тэгээд ер нь аз жаргалтай байх амар чухал. Аз жаргалтай сэтгэл хангалуун байх амьдрал чухал. Тэгээд юу хийгээд аз жаргалтай байна гэдгээ бас амар сайн бодоорой гэж өөртөө хэлэх баха. Юу хийгээд аз жаргалтай байна, юу хийвэл сэтгэл хангалуун байна. Тэгээд зориг тавиад тэрэндээ тууштай хандаад тэгээд 9 жорын сонин хүмүүстэй таарлцсан ч гэсэн it's okay. Таарч байгаа. Тэгээд зааж өгөх юм аа, зааж өгөөд явж байгаа учраас тэгээд бити угтраарай. Тэгээд амар гоё ирээдүй хүлээж байгаа. Тийм учраас яг тийм гоё ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгээд бас гоё зоригтойхон шиг хийгээд гоё ингээд зүтгэлтэй хандаад зоригтой байцгаагаарэ гэж хэлээ. Yes. Амжилт гэж хэлээ. Very nice. Ингээд дараагийн дугаар болтлоо. Түр баяртай.